бацгаана уу? Однондөр суугаас та бүхнийхээ амрыг ярь мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Од Мундрын алтан гишүүд болон цахим мэрээдүүд хамтдаа G-Mobile ивэнтдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Од Мундр радио 107 83.3 гэсэн остолгоноор та бүхэндээ хүрч байна. Өнөөдрийн сэдэв ус төрөгчийн эсрэг гели гэдэг сэдвээр ярилцах гэж байна. За яг одоо Хятад улсын Ланжа хотоос физикч Бэлгүнтэйгээ холбогдоод байна. Энэ өдрийн мэндийг хүргье Бэлгүнэ. Өдрийн минь сайн байцгаана уу? Монголоор сайн сайхан юу байна да? Тэгээд ойрт жоохон Монголыг санаад байдаг болсон. 50 дөө ажиллаа гэдэл байцгааж байгаа да. Ажиллаа хийгээл төгжрээ л үү? Тий. Хальт төгжрэл санаад. Сайн нөгөө хэд хоногийн өмнө би нөгөө ууланд гарахгүй юу? Тэгээ ууланд гарахгаа явжсэн чинь энэ ч нөгөө амралт эхэлсэн. 10 сарын эхний 7 хоногийн амралт эхэлсэн. Тэгээ хүмүүс айгүй уул руу явчихдаг. Тэрийг нь мэдэхгүй аминдал нөгөө нэг айгүй их гарч явлаа гэсэн чинь айгүй уулын тэнцээ дөхөж ч төгжрээ зам төгжрээ тэгсэн чинь нэг юм танилч юм шиг дотн ч юм шиг мэдрэмжтэй. Би хамгийн сүүлд энэ мэдрэмжээ чи хизээ авлаа гэж бодчихсон. Наа өнгөрсөн зам авсан юм байна шүү дээ. Тэгсэн. Ойрд нэг жоохон гэрээ санаадах шиг байна. Ялангуяа нэг амралт эхэлчихээр хүмүүс жоохон тэгдэм юм шүү. Ийш тийшээ гэр орон руу явдаг үе нь болохоор тэгдэм юм шүү. Би ямар амралт гэлээд энэ чинь өнгөрсөн жил бас 10 сарын эхний 7 хоног амраадсан санагдаад. Харин тийм. Болтгийн нэрийг санддаг байлаа гэж. Харин энэ ч нөгөө нэг хамаг манай профессорууд бүгд гэрлүүгээ харьцсан. Тэгэнгүүт хүн ингээд хийц хүрчтэй шүү. Уул болонд гарч яваад. Сүүлд чи уулна гараад өөрийгөө харшилтааг олж мэдснэ. Тэрнээсээ хашрахгүй буцаж гарах гэдэг байгаа шүү дээ уул руу. Тэгээд өнөөдрийн сэдв болохоор ягаад ийм ус төрөгчийн эсрэг гели гэж өгсөн юм бэ гэдэг нэг юм боксинг рингэн дээр хоёр хүнийг тавьчихад хооронд нь тулдуулах гэж байгаа юм шиг те. Бокс хоёр химийн элементийг хооронд нь боксдуулах гэж байгаа юм шиг нэр өгсөн юм бэ. Тэрний юу гэхээр яг ус төрөгчийн эсрэг гели гэдгийг бид нар энгийнээр ойлгох гэх юм бол ертөнцид байгаа нэг ширхэг ус төрөгчд одоо хамаарах те нэг ширхэг ус төрөгчд нийт хэдэн ширхэг гели ноогддөг юм бэ гэдэг юм бодож болох байхгүй. Одоо жишээ нь ингэж болно шүү дээ. Яг айгүй хэцүүлтэй гэхдээ ингээд нэг юм хоёулаа нэг юм халбаг илсэн чихрийг нэг юм халбаг давстаа холиод нэг аяг руу хийчихээ заяа. Тэгэх юм бол тэрэн дотор байгаа нэг ширхэг илсэн чихрийн ширхэг болгоныг нэг ширхэг давсны ширхэг болгонтой бүгдийг тоолж жагаад нэг ширхэг илсэн чихрийн ширхэг нийт хэдэн ширхэг давсны ширхэг ноогдох вэ гэдэг юм бодлого бодож болно шүү дээ тий. За бүр яг энэ бол хэцүүлэх л та. Гэтэ нөгөө ковидын үед хүмүүс бодоод олоодсэн шүү. Бүр яг амрахнаар гэх юм бол би дэлгүүрт ороод алим худалдаж авлаа. За тэгээ помидор худалдаж авлаа гэж үү. Тэгээ би тэрийг ингээд ялгаагүй зүгээр нэг уутан дотор бүгдийг холиод хийцэн. Тэгвэл би гэртээ хараад тэр бүх помидор болон алимнуудыг тоолоод энэ уутан дотор нийт жишээ нь 2 алим тутамд нэг ширхэг помидор ноогдож байна гэдэг юм уу тийм. Тиймэрхүү маягаар ойлгож болно. За бүр одоо нөгөө нэг энгийнээр гэх юм бол нэг жоохон бахаас хойш л яваад байдаг гэсэн шүү дээ. Нөгөө хүмүүсийн нийт хүн амын эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хүсийн харьцаа гэж байдаг тийм. Жишээ нь 2 эмэгтэй хүн тутамд нэг эрэгтэй гэдэг ч юм уу нэг хачаач хүсийн харьцаанууд ингээ яриад байдаг. За яг дэлхийд дээр байдаг хэдэн коммунист орнуудаас бусд нь бол бүгд дандаа эмэгтэйчүүдийн тоон өндөр гэж байдаг. Монголд болохоор эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хүсийн харьцаа 4-ийг харьцах нэг үлээ дээ. 4-ийг харьцах нэг үлээ, 3-ыг харьцах нэг үлээ. 3 эмэгтэй тутам нэг эрэгтэй гэсэн байдаг санагдаад байна. Би буруу санджиж магадгүй. Хэрэг би буруу санджаа бол мэддэг үн доор комментэр гоё засаад хэлээд өгөөрэй тий. Хараагаад байлгүйгээр. Сүүлд нөгөө сүнс чөтгөр яриад өнгөд хүмүүс зүгээр хараагаад идвэлцсэн. Тэгэхээр тиймэрхүү зүйлийн тухай ярина гэсэн. Нэг гэсэндээ ертөнц дөх хоёулаа өнөөдөр ертөнц дөх ус төрөгч болгонд нийт хэдэн ширхэг гели ноогддөг юм бэ гэдэг тухай ярина. За яагаад энэний тухай ярих гэдэг юм бэхээр энэ харьцаа өөрөө ертөнцийн ерөөсөө бүх эволюц бүх амьдралын одоо динамик те ирээдүй эхлэл бүх юмыг шийдэж идэг байхгүй. Энэ харьцаа хөдөлж болтгоо. Энэ харьцааг хоёулаа хамаагүй хөдлөх юм бол нэг бол бид нар үүсэхгүй болчдөг. Ерөөсөө ингээд хөрсдөх гариг маныг үүсэхгүй. Ерөөсөө ертөнцид ямар нэгэн манай нар төс дод үүсэхгүй болчдөг байхгүй. Тэгээ нар төс дод үүсэхгүй гэдэг чинь ерөөсөө манай нарны аймаг үүсэхгүй гэсэн үг шүү дээ. Манай нарны аймаг үүсэхгүй гэдэг чинь бид нар үүсэхгүй гэдэг чинь од мөндөр байхгүй гэсэн юм болчихно. За эсвэл энэ харьцааг дахиад жоохон өөрчилчих юм бол хит их однууд үсээд хит их жишээ нь манай нар төсд одод те ийм шар одод үсээд тэгээ нөгөө хит их одод үсчингүүд тэдгээр маань
хүнд элементүүдийг боловсруулахад хэтэрхий богино хугацаанд үүсчихэж байгаа байхгүй. Нэгсэндээ ертөнцид амьдрал үүсгэхэд шаардлагатай хүнд элементүүдийг үүсгэхэд илүү урт хугацаа хэрэгтэй болчтой гэсэн. Тэгэнгүүт бас дахиад бид нар жишээ нь ингээд их тесрэлтээс хойш 13.8 тэрбум жилийн дараа од мөндрийг хийх биш магадгүй 15 тэрбум жилийн дараа ч юм уу тий хийхэр болцдог ч юм. Ийм байдлаар юм асуудлууд гарч эхэлдэг байна. Тэгэхээр яг хоо энэ маань өөрөө их тесрэлтийн онолоороо тайлбарлагддаг. За их тесрэлтийн онол дотор Big Bang nucleosynthesis буюу их тесрэлтийн цөмийн синтез гэдэг хэсгээр нь тайлбарлагддаг байгаа юм. За энэ онол юу хэлдэг вэ гэхээр ерөөсөө их тесрэлт боллоо ертөнцид анхны эгэл бөмбөс үүслээ. Эгэл бөмбөсүүд маань ертөнц их тесрэлт боллоо. ертөнц маань өөрөө тэлж байгаа шүү дээ. Тийм ч ингээ би шаар үлээж байгаа юм шиг тэлж байгаа тий. Тэгээ ертөнцөөс ямар нэгэн зүйл ертөнцийн гаднаас орохгүй мөн ертөнцийн дотор байгаа ямар нэгэн зүйл ертөнцийн гадагшаа гарахгүй тийм үү зүгээр энгийнээр төсөөлөх юм бол нэгсэндээ би шаар үлээж явах юм бол шаарны дотор нь манай ертөнц байдаг гэж төсөөлөе л доо. Энэ яг манай ертөнц юм гэсэн үг биш шүү манайх. Хүмүүс ингээ буруу ойлоо. Тэр шаарны дотор байгаа агаар нь чинь манай ертөнцийн одоо бүх атомууд гэж үзье. Тэгэх юм бол тэр шаарны дотогшоо би ямар нэгэн агаар оруулахгүйгээр шаараа томруулъя л та тий. Дотор нь байгаа агаартай. Тэгэх юм бол тэр зүйл маань хүрнэ шүү дээ. Дотор нь байгаа агаарууд маань илүү том эзэлхүүний эзэлдэг болчоор илүү хөрж эхэлж байна гэсэн. Илүү хол зайн дотор нь тэнүүчлэх боломжтой болчиход. Тэгэхээр ертөнц их тесрэлтийн дараа ингээд тилээд тэгээд дотор нь байгаа объектууд маань хөрж эхэлж байгаа учраас эгэл бөмбөс үүсээд эгэл бөмбөсүүд маань ирээдүйдээ яг одоо их улмаар одоо эгэл бөмбөс үүсээд тэндээсээ атомууд үүсээд атомууд үүснэ гэдэг маань химийн үйлчлэг системийн элементүүд үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ процессын тухай. Гэхдээ ингэж үүсэхдээ дураараа үүсч болдгоо байгаа байхгүй. Нэг гэсэндээ 10 ширхэг гели тутамд тий 10 ширхэг гелийн атом тутамд нэг ширхэг ус төрөгчийн атом үүсчээ гэж санаа л та ойлоо тий ертөнц маань анхандаа тэгэж үүсээд тэгээ өнөөдөр хүртэл ингээ эволюцид ороод явсан гэх юм бол ертөнцид өнөөдөр яагаад ч дэлхий болон дэлхийд төсд хөрслөг гаригуд үүсэх боломжгүй байна. Үжээ ерөөсөө энэ хүнд элементүүдийг үүсэх боломжгүйгээр дандаа гелигээс бүтсэн одод үүсээд за гелигээс бүтсэн одод бол богино настай одод байдаг. Харцангуй богино настай. Тэгэхээр бүр нөгөө нэг одоо төмөр хүртэлх хүнд элементүүд байгаа шүү дээ. Карбон ч юм уу тий нүүрс төрөгч ч юм уу энэ чухал элементүүд бидний биеинд үүсэх одоо бидний биеийг бүрдүүлж байгаа энэ элементүүдийг үүсэх боломжгүй болгочихдог. Хит их одоо тий гели ус төрөгчийн харьцаа нь одоо нэг ус төрөгч тутамд 10 ширхэг гели байх юм бол ийм болчихж байгаа. Тэгвэл хоёул эсэргээр нь тавьчаа тийм үү. 10 ширхэг ус төрөгч тутамд нэг ширхэг гели байдаг гэж үзье л да. Тийм маягаар анх ертөнц үүсчээ тий. Анхны энэ ус төрөгч болон гели гэдэг элементүүд маань үүсэхдээ ингийн ийм харьцаатай үүсчээ гэж бодъё. Тэгэх юм бол хит их одоо доктортой одод үүсээд доктортой одод буюу манай нар шиг одод тий. Хангалттай ингээд 10 тэрбум жил амьдардаг ийм одод үүслэе гэж бодъё. Тэгээд дотор нь тэгэнгүүт энэ оддын дотор чинь хүнд элемент үүсгэхэд хэтэрхий урт хугацаа шаардлагатай болоод эхэлж байгаа байхгүй. Хэтэрхий урт хугацаа шаардлагатай болоод эхлэхээр амьдрал үүсгэхэд амьдрал жишээ нь одоо ертөнц үүснээс хойш яг дэлхий дээрх амьдралаар хоёулаа төсөөлөе л доо тий. Манай дэлхий чинь 4.5 тэрбум жилийн настай. За 13.8-аас 4.5 за 5 тэрбум гэж бодчих айгу бүдүүлгээр. Тэгэхээр нэг 8 тэрбум жилийн өмнө ертөнцид амьдрал үүсчээ гэж саная л та. Тэгэх юм бол саяных шиг 10 ус төрөгчийн атом дотомд нэг ширхэг гелийн атом байх юм бол хүнд элементүүд асар удаан хугацаанд үүсэх хэрэгтэй болчихоор магадгүй амьдрал нэг ертөнц их тесрэлт болсноос 20 тэрбум жилийн дараа үүсэх ч юм уу тиймэрхүү юм одоо зөрүүнүүд гараад эхэлж байгаа. Тэгээ эндээс харахаар одон орончууд, астрофизикчид, астробиологчид, химчид ямар дүгнэлтүүдийг 100 жилийн өмнө яг одоо их тесрэлтийг бид нар байх ёстойг мэдээд их тесрэлтээр химийн элементүүд үүсэх ёстойг ингээд мэдэж эхэлж байгаа. Тэр үед 100 жилийн өмнө ямар таамаглал төвшүүлсэн бэ гэхээр энэ хоёрын харьцаа айгүй чухал юм байна тийм. Маш чухал юм байна. Энэ хоёрын харьцаа хамаагүй хөдөлчих юм бол энэ ч ерөөсө болохгүй юм байна. Бид нар нэг бол үүсэхгүй, нэг бол бид нар бүр хожим үүсэх нөхцөл байдалд очих юм байна гэж байгаа байхгүй. Тэгээ яг нарийн харах юм бол 100 жилийн өмнө биш л дээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа гэсэн. Ер нь дэлхийн 2 дугаар дайны дараа дайн дуусаад одоо хүмүүс буцаад яг жинхэнэ шинжлэх ухааны ажлаа чөлөөтэй хийх боломжтой болсон тийм. Одоо нөгөө нэгний шинжлэх ухааныг нэгнийгээ устгахад зориулаад зориулахгүйгээр харин илүү олон шин зүйлийг таньж мэдхэд за тэгээд нэгнийгээ аврахад ч юм уу юм зориулах боломжтой болж. За энэ үеэс одоо нөгөө өмнө нь хальт яригадаад өнгөрсөн байсан их тесрэлтийн онол буцаж одоо
дахин анхаарлын төвд орсон гэх юм уу. Хүмүүс буцаж энэ оныг илүү сериоцны хүлээж аваад энэ онлоор яг ертөнцийн энэ элементүүдийг тайлбарлах боломж манайхаа байна уу юу гэдгийг судалж эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг 2 дугаар дайны дараа 1948 онд болж исэн үйл явдлууд байна. За тэгэхээр шууд үр дүнгийн хэсэг рүү орох юм бол юм. Өнөөдөр манай ертөнцийг яг ингээд ажиглаж штэ. Одоо манай сонсогч нар бид нар ингээд шөнийн тэнгэрийг харж байна тийм үү. За яг энэ өнөөдөр ажиглагдж байгаа энэ ертөнцийг бүтээхийн тулд их тесрэлтийн дараа ертөнцид үүссэн ус төрөгч болон гейлийн харьцаа 3-ыг харьцах нэг байх хэвээр. Нэг гэсэндээ 75% нь ус төрөгч байх хэвээр, 25% нь гейли байж хэвээр гэсэн. Өөрөөр хэлбэл хоёулаа ингээд энэ ертөнцийг өнөөдөр байгаа ертөнцийг үүсгэн гэдэг нь хоёулаа хоол хийж байгаатай яг адилхан заяа. Ерөөсөө эцэцэд хоол хийж байна. Тэгэхээр анханасаа хоёулаа орцоо хийх юм шүү дээ. Тэгэхээр тэр тухайн хоолнд хоёулаа ямар нэгэн төмс лууг холих хэрэгтэй шүү дээ. Тэгэхдээ хоолнд орж байгаа нийт төмс луугийн 75% төмс байгаад 25% луун байх хэрэгтэй. Хэд их луун ихсчих юм бол нэг юм өөр амттай болчихно. Хэд их төмс ихсчих юм бол нэг юм өөр амттай болчихно шүү дээ. Тэгэхээр яг ийм харьцаатай байх юм бол өнөөдрийн яг бидний ажиглаж байгаа ертөнцийг үүсгэх юм байна гэдгийг бид өнөөдөр мэддэг болсон. За тэгээд туршилтаар хэмжих хэрэгтэй те. Зүгээр нэг юм гоё үлгэр яриад ээж болно шүү дээ те. Манай ертөнц ингээл их тесрэлтээс үүссэн гэл нэг юм алтан цагасны үлгэр шиг үлгэр яриад ээж болно. Шинжлэх ухаан бол ийм үлгэр биш те. Бидний нэг маш өндөр наривчлалтай хэмждэг байгаа. Тэгэхээр яг өнөөдөр ингээд маш өндөр наривчлалтай хэмжихдээ эртний одтойг эхлээд хэмжинэ. Маш эртний буюу ертөнцийн хамгийн захад харагдаж байгаа одод те. Маш хөгшин одтойг хэмжээд тухайн хөгшин одтод нөгөө спектрийн анализ хийчихнэ. Энэ одтын цөмд хэрэг хэмжээний ус төрөгч байна, хэрэг хэмжээний гейли байсан байна гэдэг ихлэ хэмжиж. За дараа нь бүр эртний нөгөө манцруудыг хэмжиж үзэн. Тэр манцруудаас яах нь бас тэр манцарт агуулгадж байгаа ус төрөгч болон гейлийн харьцаануудыг хэмжих нь. За ингэж хэмжээд эндээсээ буцаагаад эволюцид оруулна шүү дээ. За ийм хэмжээтэй ингээд эволюцид ороод одод үсээд ингээд явхад өнөөдрийн ертөнцийг би болгож ийн үү гэж симуляц хийж болно тийм. Ингээд болж гинэ гэдэг хэмжилтүүдийг хийсэн юм. Тэгэхээр энэ хэмжилт бол өөрөө их тесрэлтийн онлын таамаглалтаа маш сайн таардаг. Хамгийн сайн таардаг байна. Гэтэл яг нь мэдээж таардаггүй хэсгүүд тэнд байгаа л да. Гэхдээ тэр таардаггүй хэсгүүдийн тухай яг ярина. Нэвтрүүлгийн төгсгөл одоохондоо таардаг хэсгүүдийн дэлгэрэнгүй яриа тий. Тэгээ ингээ хэмжилт хийнгүүд яг тухайн их тесрэлтийн онлоор таамагласан ёсоор ерөөсөө л эртний ертөнцид буюу ертөнцийн 3 минутын настай байхад тийм их тесрэлт үүсээд 3 минут өнгөрсөн үед ертөнцид ерөөсөө л нийт агуулгадж байгаа элементийнх нь 75% нь ус төрөгч гэдэг элемент H2 тийм. За үлдсэн 25% нь гейли гэдэг элемент байсан юм байна. За яг 25 ч нэг 24.9 ч юм уу тийм. Нөгөө манай ус төрөгч нь болохоор нэг 74.9 ч юм уу. Тэр дунд нэг юм 0.1% нэг өөр элементүүд байна. За тэр элементүүд нь гэхдээ хүнд элементүүд биш. Тэд нар маань өөрсдөө зүгээр л ус төрөгч гейлигийн изотопууд гэсэн. Изотопууд гэж бид нар нэрлэдэг. Жишээ нь ус төрөгчийн изотоп гэхээр 2-3 төрлийн изотоп байна. Ус төрөгч гэдэг элемент маань өөрөө айгүй энгийн элемент шүү дээ. Нэг ширхэг протон, тойроод нэг ширхэг электрон эргэлдэж байгаа. Тэг яг эргэлдэж гин гэж бид нар төсөөлдөг. Яг квант механикийн зураглалаар бол тэрийг тойроод эргэж байгаа электрон байх ёсгүй. За тэгэхээр ингээд нэг юм энгийн ярих юм бол цөмөнд ганцхан протонтой электрон байж гин гэсэн. Ийм системийг бид нар энгийн ус төрөгч гэдэг. За хүнд ус төрөгч буюу ус төрөгчийн изотопууд гэдэг нь юу вэ гэхээр нэг протон, нэг нейтрон тэгээд тэрийг тойроод эргэж байгаа нэг ширхэг электронтой, тэрний гадна нэг ширхэг электронтой тийм ус төрөгч байж болно тий. Ус төрөгчийн нэг изотоп байгаа юм маань. За үүний дараагийн дахиад нэг изотопууд байж болно. Мөн гели дээр ч гэсэн гели бол 2 протон, 2 нейтрон гэсэн цөмтөө тэг 2 электрон агуулсан ийм систем байна. За тэгэнгүүт хоёулаа 2 протон 4 нейтронтой гели жишээ нь бий болгож болно тий. Протоны тоон хэвээрээ bijдэг. Ийм изотопууд бол тодорхой хэмжээнд одоо үлдсэн тэр 0.1% эзэлж исэн мэн гэдгийг бид нар мэддэг. За энэ изотопууд бас их чухал үүрэгтэй. Яагаад тэгэхээр тэр изотопуудын ертөнцид эзлэх хувийн хүртэл бид нар маш сайн өндөр наривчлалтай мэддэг байхгүй. Тэгээ их тесрэлтийн онол маань өөрөө маш өндөр наривчлалтай таамаглалт дэвшүүлээд тэгээ одоо наривчлал нь бараг саяны нэгээр хэмжигдэж идэг нэг гэсэн доо тасаллын ард 7 хооронд таарч ийн гэсэн үг тийм. Ийм маягийн таамаглалт дэвшүүлчихэж байгаа. Тэрийг нь бид нар өнөөдөр орчин үеийн багажаар дахин хэмжээд яг тэр 7 орн нь яг л таарж ийн гэсэн. Нэг гэсэн маш өндөр
таамаглалыг дэвшүүлсэн маш өндөр хэмжилтээр бидний нэг ингээд тааруулсан учраас их тесрэлтийн бол нэг талаар айгу үнэн одоо зөв онол юм байна гэдэг бид мэддэг байгаа. Мөн тэр өндөр наривчлал нь өөрөө манай ертөнцид яг ийм эволюцийн дагуу хөгжиж ирсэн юм байна шүү тий. Анх ийм хэмжээний 75% гэл ус төрөгчтэй 25% гэлтэй ийм систем байж байгаад нөгөөд бол маань яах нь одоо ус төрөгч маань одод үүсгэн шүү дээ. Ус төрөгчийн атомууд маань хоорондоо нийлээд одод үүсгэн тэр дунд мэдээж гели холилдсон тий. Ингээд одод үүсгээд тэр оддын маань ингээд дараагийн төрлүүд бас бий болно тийм. Төрлүүд гэдэг нь юу гэх нэг анхны одод чинь сүнэн тэнцэнээс дахиад тэрний 2 дахь үеийн одод бий болно. Тэдэр сүнэн дараагийн одод бий болно. Одоогийн манай нар шиг одод бий болно гэхмэд ингээд ийм chain reaction шиг тийм ийм зүйлүүд одоо ингээд явагдаж байгаа. Ингэж явагдсаар гад өнөөдрийн жишээ нь урнаа бэлгүүн гэдэг хоёр хүний биед байгаа калийн атом. За эсвэл хүчил төрөгчийн атом. За эсвэл нь одоо нөгөө биенийх нь 3-ны 2-ыг эзэлж байгаа ус гэдэг энэ молекул яаж үүссэн бэ гэдэг аюу нарийн мэддэг болчихж байгаа байхгүй. Ус бол жишээ нь инээдтэй шүү дээ. Бид нэр яг усыг харах юм бол өнөөдөр дэлхий дээр байгаа ихэнх ус төрөгч усны молекулууд бол манай нарнаас хөгшин байх ёстой шүү дээ. Ягаад тэгэхээр тэр чинь нарнаас өмнөх оддын цөмд үүсчихэж байгаа юм чинь. Тэгээд дэлхий дээр зөөгдөд ирсэн байгаа тийм усны молекулууд бол тэр ийм байдгаар бидний нэг аюу сайн хэмжээд мэддэг учраас яг хөө эхний хэсэгт юу ярьж байгаа вэ гэхээр ерөөсөө их тесрэлтийн онолтой бид нар тодорхой хэмжээнд маргах боломжгүй болчихж байгаа. Тесрэлтийн онолтой маргана гэдэг нь улаан цай өөдөөс нь бэлгүн гэдэг хүн одоо 30 хэдэн жилийн өмнө төрсөн үн те тэгээд төрөөд өөдөөс нь хараад юм яриа сууж хахад чи байхгүй гэдэгтэй адилхан бохгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд нэгсэндээ бүхэл зураглалаар бол их тесрэлтийн онол өнөөдрийн бүх хэмжилттэй таардаг гэсэн. Бүх хэмжилттэй таарж байгаа учраас тэрийг бид нар өнөөдөр ертөнц үүссэн хамгийн сайн онол байна гэж зөвшөөрж байна тий. За тэгэхээр хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад цаашаа дэлгэрэнгүй яриа. Яг энэ хоёрын харьцаа яагаад тэгвэл бүр илүү их тесрэлтийн онол чухал нөлөөтэй болж орж ирээд байгаа юм бэ? За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цахим радиод хамтдаа G-Mobile компани ивэнтдгээ ажиллаж байна. Тэгэхээр G-Mobile компаниас таны бяцхан үрд хязгааргүй дататай дугаар бэлгэлье гэсэн бай. Тэгээд одоо дата шиг чухал юм байхгүй энэ үед бас ийм бэлэг бэлгэлж байгаа нь маш таатай байна. Одоо хичээлийн шинэ жилийг тохиолдуулан G-Mobile нь 18-аас доош насны хүүхдэд зориулсан Enjoy Kids үйлчилгээний хязгааргүй дататай шинэ дугаарыг хүүхд бүрт бэлгэлж байна. Хүүхдийн дугаар нь дараа төлбөрт болон урьдчилан төлбөрт үйлчлэгээний сонголттой бөгөөд та альч багцаа сонгосон хүүхэд тухайн сарда датагаа давтан цэнгэлэх шаардлагагүйгээр хязгааргүй хүснээрээ ашиглах боломжтой гэж байна. Тэгээ би бас урьдчилан төлбөрт дугаар барьдаг. Тэгээд нөгөө датагаа хэдэн ч удаа дахиж цэнгэлээд байгаа мэдтгүү. Заримдаа зүгээр нөгөө удаан байхаар ингээд цэнгэлждэг ч юм уу те. Өөрөө нөгөө тэрийг сайн хинж мэдэхгүй гэх юм уу. Энэ бол давтан цэнгэлэх шаардлагагүй гэдэг бол үнэхээр бас даваа талтай амар юм байна. Тэгээ дараа төлбөрт нөхцлөөр дугаараа авбал 3 сарын турш сарын суур хураамжаас 40% хөнгөлнө гэсэн байна. Дараа төлбөрт Enjoy Kids багц нь 3 ГБ сүлжээндээ хязгааргүй яриа, за нэмэх нь бусад сүлжээнд 30 минут ярих, мөн 5,000 төгрөгийн гэсэн байна. За 8 ГБ нь сүлжээндээ хязгааргүй яриа, бусад сүлжээнд 80 минут, тэгээ 8,000 төгрөг юм байна. 15 ГБ нь сүлжээндээ хязгааргүй яриа, за бусад сүлжээнд 150 минут гэсэн байна. За 15,000 төгрөг. За урьдчилан төлбөрт нөхцлөөр дугаараа авбал 30 хоногтой хязгааргүй дататай дугаараа тэг төгрөгөөр авах боломжтой байна. Урьдчилан төлбөрт Enjoy Kids багц нь 3 ГБ 500 нэгж 30 хоногтой 5,000 төгрөг, 8 ГБ нь 500 нэгж 30 хоногтой 8,000 төгрөг гэх мэт. За мөн таны хүүхэд багцад дагалдах 3 ГБ, 8 ГБ, 15 ГБ датагаа дууссан ч гэсэн 1 МБ хурдаар датагаа хязгааргүй ашиглах боломжтой ба. За энэ хурд нь бол одоо онлайнаар хичээлээ сошиал орчинтойгоор эцэг эхтэйгээ найз нөхдөдөө харилцах YouTube, TikTok одоо видео үзэх зэрэгт одоо ямар ч асуудалгүй хэвийн ажиллах боломжтой ийм хурд юм байна. За шинэ дугаар авах гэж байгаа харилцагчид маань онлайнаар авах гэсэн юм бол My G-Mobile аппликейшнаас одоо шууд байгаа газраас авчих боломжтой байна. Мөн www.gmobile.mn гэсэн вебсайтаас авч болно. Үйлчлэгээний салбараас мэдээж авах боломжтой. Тэгээ урамшууллын хугацаа 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Тэгээд одоо бас дуусах хугацаа
төгсөн байна. 10 дугаар сарын 31-ний дуустал үргэлжлэнэ гэсэн байна. Тэгэхээр та бүхэн маань бяцхан үрдэ бас ийм одоо дата ашиглах боломжтой дугаарыг авч өгөөрэй. Илэрэнгүй мэдээллийг G-Mobile Facebook хуудаснаас аваарай. За холбогдох хүчний дугаар нь 98 10 36 36. За мөн G-Mobile-ийн хэрэглэгч бол 36 36 гэсэн утсаар лавлах боломжтой байна. Тэгээд Dortmund-ийн маань олон нэвтрүүлгүүдийг ивэнттгэн ажилладаг G-Mobile компанида маш их баярлалаа. Танаа хамт олон амжилт хүсье. Баярлалаа. За тэгэхээр одоо ингээд түүхийг харах юм бол их гоё юм болсон байна. Тэр нь юу гэхээр за ингээд 80 хэдэн жилийн өмнө юу дууслаа. Дэлхийн 2 дугаар дайнд дууслаа тий. Дэлхийн 2 дугаар дайнд дуусаад байж байгаа хүмүүс буцаад их тесрэлтийн онол руу анхаарлаа тавьж эхэлсэн. Дээрээс нь бид нар чинь нөгөө нэг хими мэндлийн үйлчлэг систем хими элементүүдийг мэддүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хими элементүүд яг яаж бий болсон бэ гэдгийг бас айгүй нарийн мэддэг болж эхэлсэн байхгүй юу? Ягаад тэгэхээр нөгөө цөмийн 2 урвалыг бас бид нар нийцсэн. Цөмийн 1 дахь урвал, цөмийн сул урвал гэдэг. Одоо цөмийн сул харилцан үйлчлэл, цөмийн хүчтэй харилцан үйлчлэл гэдэг. Хүчтэй харилцан үйлчлэл нь цөмийн 1 дахь урвалд чухал нөлөөтэй. Цөмийн сул харилцан үйлчлэл нь цөмийн задрах, хуваагдах урвалд чухал нөлөөтэй. Тэгэхээр энэ цөмийн харилцан үйлчлэлүүдийг мэддэг болсноор химийн үйлчлэг системүүдийг яаж бий болсныг ойлгож эхэлсэн байгаа байхгүй юу? Тодорхой хэмжээнд ерөөсөө химийн үйлчлэг системүүд гэдэг юм чинь ерөөсөө л энэ цөмийн урвалуудын үр дүн юм байна гэдгийг бид мэддэг болсон байна. За ингээ асуунгууд тэгвэл эдгээр чинь яг ертөнцид яаж үүссэн бэ гэдгийг асууж эхэлнэ шүү дээ, тий. Чи зүг зүгээр яж байгаа л гинт оргоо уснаас ямарч чинь гарч ирээгүй юм биш үү? Цөмийн урвалуудын ачаар гарч ирсэн юм. Тэгсэн яг ингэж асуугаад 1948 онд алдарт Жорж Гамов тэргүүтээ хэдийн эрдэмтэд анх таамаглал төвшүүлсэн байна. Тэгээ энэ таамаглал нь яасан бэ гэхээр энэ Жорж Гамов болон Ральф Алфер гэдэг өөрийнх нь шавь энэ хоёр хүн эрдэм шинжилгээний ажил бичсэн байгаа хгүй пепер бичсэн. Энэ нь их тесрэлтийн үед одоо энэ бүх химийн үйлчлэг системийн элементүүд хамгийн гол ингэж бүгд үүссэн юм байна гэдэг юм пепер бичсэн. За тэгэхдээ энэ Гамов өөрөө ингэж нэг юм жоохон марзан хүн байсан юм байна л да. Тэгээ марзан гэсэн яасан гэхээр Гамов гэдэг нэр байгаа шүү дээ. Тэрний чинь одоо нөгөө нэг эхнийх нь энэ гамма гэдэг үсгийнэ Гамов явж байгаа. Гам гэдэг хэсэг явж байгаа. Тэгсэн өөртөө цуг пепер бичсэн Ральф Алфер гэдэг хүнийх нь эхний 3 үсэг нь альфагийн альф явж байгаа байхгүй. Тэнгүүт нь пеперийн одоо инэттэй сонсуулах гээд Ханс Бетте гэдэг бүр өөрсдөө тэр үед тухайд хамтарч ажиллаагүй байсан эрдэмтэн. Гэтэ бас айгүй алдартай эрдэмтэн. Тэр эрдэмтний нэрийг зүгээр ингээд пепер дээр оруулсан заяа. Шууд нэрийг оруулсан. Тэгээ ингээд пеперийг унших юм бол Альфа Бета Гамма гэдэг 3 хүн бичсэн болж байгаа байхгүй тэр пеперийг. Нэг гэсэндээ альфа бета гамма гэж байгаа шүү. Тийм ингээд ийм хошин юм маягаар одоо нөгөө хүн ийм жоок маягаар тийм пепер бичсэн. Тэгээ яг энэ пеперийн нэг асуудал нь юу вэ гэхээр энэ гамма маань өөрөө химийн үйлчлэг системийн бүх элементүүд их тесрэлтийн үед үүссэн байх ёстой гэж таамаглал дэвшүүлснээр буруу болчихж байгаа. Нэг гэсэндээ тэгж үзснээр буруу болсон. Гэхдээ энэ пепер өөрөө юу тавьсан бэ гэхээр яг үндсэн суурийг тавьж өгч чадсан. Яагаад вэ гэхээр бүх элемент их тесрэлтийн үед үүсээгүй юм байна. Гэхдээ тодорхой төрлийн элементүүд бол их тесрэлтийн үед заавал үүссэн байх ёстой байна гэдэг одоо суурийг тавьж өгсөн байна. За үүний дараа хүмүүс судалж байгаад юунд ямар дүгнэлт рүү өрсөн бэ гэхээр бүх элементүүд бол ямарчсан биш юм байна. Гэхдээ их тесрэлтийн үед заавал ус төрөгч гели 2 бол үүссэн байх ёстой байсан юм байна гэдэг дүгнэлт рүү очсон. Энэ хоёр л ерөөсөө заавал үүсчиж өнөөгийн ертөнцийг бий болгох юм байна гэдэг мэдсэн байгаа байхгүй. Тэгснэ өөр юу хийсэн бэ гэхээр анчаа нөгөө нэг нэвтрүүлгийн ихэн дээрсэн асуудлуудыг хүмүүс хөндөж эхэлж байгаа. За наад хоёр чинь үүсэж болно те. Яадын хамгийн энгийн элементүүд, хамгийн энгийн систем. Тэгвэл ямар харьцаатай үүссэн бэ гэдэг яг нарийн судалж эхэлсэн байна. За нарийн судлаж эхлээд хамгийн түрүүд онлоор ерөөсөө л энэ хоёр маань тэгээ 3-ыг харьцах нэг харьцаатай үүсэхгүй бол манай ертөнцид чи бид нар байхгүй байх гэдэг байна те. Ийм харьцаатай үүссэн юм байна гэдгийг хэлсэн. Мөн 1965 оны хавцаа баха тий. Би буруу санал. 1965 оны хавцаа юу гарсан бэ гэхээр хоёлаа нөгөө нэг өмнөх одоо орон дээр хийжсэн ертөнцийн богино долгионы үлдэгдэл цэцэрэг тий дэвсгэр цэцэрэг юм би. За тэрийг энэ нөгөө гамафта цуг ажилласан Альфер болон Херман гэд хүмүүс маань анх таамагласан байна. ертөнцид чинь ингээд анхны элементүүд үүслээ. Энэ элементүүд үүсээд ертөнцийн юм халуун плазмын төлөвт байж исэн. ертөнц хөрсөөр хагаад тэр плазмын төлөв дээрээс анхны сүлд одоо анхны гэрэл цацарсан тэр мууж бас ингээд байж их хэвээр байна гэд.
нэгс нөө CMB-г бас таамагласан байгаа байхгүй. Яг хөө тэр хэд маань нөгөө CMB-г таамаглачаад хайгаад олж чадаагүй шүү дээ тий. Хажуу талд нь өөр лабораторид шал өөр юм хайж явж исэн нөхдүүд Penzias тэргүүтийн эрдэмтэд CMB-г нь олоод Нобелийн шагналгдсан тий. Тэр ийм одоо хөгжилтэй түүх бас болсон байна. За энэ түүхүүд юу хэлж байгаа вэ гэхээр ерөөсөө ертөнц маань их тесрэлтийн онд үнэн бол хав галуун плазмын төлөвс эхлээд тэгээ хөрөөд тэр төлөвүүд нь яг нь хөвчлэн ус төрөгч гээлигээс бүрдсэн ийм төлөвүүд л байх юм байна гэдгийг хэлсэн байгаа байхгүй. Тэгээд цаашаага өнөөдөр ертөнцийн атомуудыг элементүүдийг бий болгосон юм байна гэж одоо таамаглаж байна гэсэн. Гэхдээ энд бас нэг юм жижигхэн өөр таамаг орж ирдэг нь юу вэ гэхээр 57 онд Babbage Fowler хоёул тэгээд нөгөө Big Bang-ийн онолыг эсэргүүцдэг байсан манай хоёул Big Bang гэдэг нэрийг өгсөн эрдэмтэн шүү дээ. Шоглоод өгсөн тий наад чи ийм онол байх гэсэн үг. За энэ хүмүүсийн анализ хийгээд одоо онол дээр нь тооцоо хийгээд гэсэн үг шүү дээ. Тооцоо хийгээд ер нь их тесрэлтээр бол ерөөсөө зүгээр хөнгөн элементүүд үүсэх юм байна манайхаа тий. Хүнд элементүүд ягаад ч үүсэх боломжгүй юм байна. Дандаа хөнгөн элементүүд үүсэх юм байна. Ягаад тэгэхээр процесс нь өөр. Их тесрэлтийн үед хоёр дөрвөн ширхэг ус төрөгчийн цөм нийлээд гээлийг үүсгэх тэр одоо боломж нь бага болчихж байгаа байхгүй. Дээрээс нь ертөнцийн чинь нөгөө тэлж байгаа процесс, агшиж байгаа биш, тэлж байгаа процесс учраас энэ процессыг үүсгэх одоо давтамж нь ингээ үргэлж багасах юм байна. Тэгэхээр гээли болон гээлигээс хүнд элемент үүсэх боломжгүй юм байна гэдгийг харуулад за ерөөсөө л хэдхэн төрлийн элемент үүснэ гэдгийг бүр яг таг одоо ингээ нэрлэж гаргасан байгаа юм тий. Тэр нь юу гэхээр ус төрөгч гээли тэгээ маш бага хэмжээний гээлигийн изотопууд болон литиум үүснэ. За тэгээд дейтериум буюу ус төрөгчийн изотоп үүсэх юм байна гэдгийг анх таамагласан. Энд гэхдээ дейтериум, литиум хоёр нь агуу чухал нөлөөтэй. Ягаад тэгэхээр за тухайн үед бол ингэж таамаглачаад зарим оддын хэмжилтүүдийг хийгээд ерөнхийдөө нөгөө нэг ус төрөгч болон гээлигийн харьцаа 3-ыг харьцах нэг байх хэрэгтэй байна гэдгийг баталсан байна. Тодорхой хэмжээнд. Гэхдээ бид нар нөгөө нэг онлайн физикч нар жоохон шундалтай гэдэг. Ягаад гэхээр илүү өндөр наривчлалтай хэмжилтүүдийг үргэлж хүсэж идэг. Онлоо бид нар одоо зөвхөн 99% үнэн байлгахыг хүсдэг үү. Тэр бол аюу өндөр одоо алдаатай зүйл. Тэр бол бүдүүлэг юм байна гэдэг. Бид нар юу хүсдэг вэ? 99 тэгээд таслал тэрний ард 7 ширхэг 9-ийн тоо таарж авах хэрэгтэй. Тэгэх юм бол наа чи аюу боломжийн үнийн юм ярьж гин гэж үзнэ. Тэгэхээр ийм өндөр хэмжээний наривчлалт хүсдэг учраас мэдээж өдгөөч гэсэн ингээд хэмжилтүүдийг хийж идэг ус төрөгчийн болон гээлийг ингээд бүр энэ наривчлалыг сайжруулаад бүр нарийн үр дүнгуудыг гаргаж өгөх хэмжээд идэг байгаа байхгүй. Энэ хэмжилтүүдийг хийж идэг. Тэгсэн энэ үед нэг юмыг хүмүүс анзаарсан байна. Тэр нь юу вэ гэхээр энэ тухайн үед ус төрөгч гээлийн хоёртоо цуг үүссэн литиум болон дейтериумын хэмжээг давхар таамаглаж болсон. Одоо таамагласан гэсэн. Энэ хоёр ингээд үүслэхэд маш бага хэмжээний дейтериум болон литиум хоёр үүссэн юм байна. За. Гэхдээ дейтериумын хэмжиж юм бол ямар хэмжээний литиум бас тэр үед байсан бид нар хэмжиж юм байна гэдгийг мэддэг гэсэн байгаа байхгүй. Гэхдээ дейтериумыг бид нар өнөөдөр шууд хэмжиж чадахгүй. Яагаад тэгэхээр дейтериумыг бид нар өнөөдөр бериллиумаар нь хэмждэг байхгүй. ертөнцид байгаа нийт бериллиумын одоо нөгөө дейтериум дээр хоёулаа гаднаас нь электроноор буудаад ах юм бол бериллиум үүсчин. Тэр юм өнөөдөр байгаа бериллиум буюу үлдэгдлэр нь хэмждэг гэсэн. Гэтэл ягаад тэгвэл энэ дейтериумыг хэмжих гээд байгаа юм бэ те? Нэгт бол пресишний асуудал, маш өндөр наривчлалтай энэ бүдийг мэдмээр байна. Хоёрт дейтериум гэдэг элемент маань өөрөө ертөнцийн хамгийн анхны ертөнцид яг ямар хэмжээний одоо өнөөдрийн орчин үеийн хэлгээр бол энгийн матери байсан бэ гэдгийг гэрч өгөхгүй юу гэсэн дөө. Тэр нь юу вэ гэхээр дейтериум үүслээ. Тин чи ус төрөгч гээлинүүд үүссэн байгаа те. Тэгэхээр энэ үеийн ертөнц ямар ертөнц гэж төсөөлж болох вэ гэхээр хоёулаа ингээд нөгөө бильярд тоглож гин гэж бодъё л доо. Бильярд тоглонгууд ихний ингээд доктортойгоо бөмбөгүүдийг бухараад очиод зөхөнгүүд ингээд бөмбөг замбраагүй хөдөлдөг шүү дээ тий. Тэгэхээр тэр хөдөлж байгаа зогсчдаг тийм үү. Тэр бол нөгөө нэг бильярдны хананд энерги шингээгээд үрэлтээс болоо ширээнд энерги шингээгээд тэгээ хоорондоо мөргөлдөж энерги алдаад одоо нэгсэндээ харимхаа мөргөлдөө болоод ингээд дуусчих чинь гэсэн. Гэтэл ийм биш гэж бодъё. Маш өндөр энергитэй тэр шаргууд нь хоорондоо баян мөргөлдөд идэг гэж бодъё л доо. Тэнгүүд тэр үед дейтериум үүссэн байгаа шүү дээ. Тийм үү. Тэр нэм тодорхой хэмжээний дейтериум үүссэн байна. Тэгэхээр тэнцээ ингээд ертөнцид баахан электрон чөлөөтөөр ингээд бильярдны шарик шиг нисээ явж байгаа. Тэр электрон болгон юутай мөргөлдөө, дейтериумтай мөргөлдөө тэрийг бериллиум болгоо орчихно гэсэн. Тэгэхээр тэр үеийн ертөнцид хэдийн хэмжээний электрон буюу энгийн одоо атом байсан төдий хэмжээний түүнээс түүнтэй дейтериум уралд ороод
бериллиум үүсэх юм шүү дээ. Нэг гэсэндээ deuterium тэр үед ямар хэмжээний энгийн атомууд, энгийн материалууд байсан бэ гэдгийг ажиглаад бериллиум болчихно гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд хамгийн анхны одоо ертөнцид бол яг хэдийн хэмжээний энгийн материалтай байсан бэ гэдгийг хэмжих боломжийг бид олгодог ийм элемент байна. За тэгэнгүүт нөгөө ус төрөгч гелигийн харьцаг аягүй сайн мэддэг болцсон шүү дээ. Тэнгүүд deuterium-ыг хэмжих хэрэгтэй болчихж байгаа. Deuterium-ыг хэмжингүүд маш чухал зүйлд хариулт авах гэдэг. Тэр юу гэхээр ертөнцид матери хамгийн анх ямар хэмжээтэй байсан бэ гэдгийг бид нар мэдэх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр өнөөдөр deuterium ус төрөгчийн харьцааг бас бид нар хэмждэг. За түрүүн бол ус төрөгч гелигийн харьцааг хэмжижлээ шүү дээ. Эсвэл гели ус төрөгчийн харьцааг хэмжижлээ тий. Нэгсэн ус төрөгчийн эсрэг гелиг хэмжижсэн байна. За одоо тэнгууд deuterium-ийн эсрэг ус төрөгчийн хэмжин заяа хоёулаа. За тэгэхээр хоёулаа энийг яаж хэмжээд юу болсон тухай хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулчаа. Тэгээ үргэлжлүүлээ яриа тий. За тэгээ. За хоёр дахь хамтран ажиллагчаар маань манай од мөндрийн алтан гишүүд байгаа. Тэгэхээр алтан гишүүд гэдэг бол манай од мөндрийн одоо 30 хэдэн ажилчдын маш эрхэм хүндтэй хүмүүс маань байдаг. Яагаад тэгэхээр шинжлэх ухааны танин мэдхүй буюу одоо бидний хийж үйл ажиллагааг дэмжээд бодтой энэ хаалттай группт ороод тэгээд бүх лави маань үзээд тэрэн дээр ингээд те ормын сайхан үг элдв санаа оноо ботсон санснаа ингэж бичдэг одоо бидний найзуучиг болсон ийм хүмүүс байдгаа. Тэгээ манай бүх нэвтрүүлгүүд мэдээж YouTube дээр үнгүү те одоо шууд үзэхэд бэлэн байгаа. Гэхдээ одоо бас биднэрт хандив өргөж бидний үйл ажиллагааг бас дэмжиж болно гэсэн юм сонголтыг та бүхэндээ өгж байгаамаа. За тэгээ шинжлэх ухааны танин мэдхийн од мөндөр сувгийн манай хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл нэг жилийнхаа хугацаанд нийт 1050 нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж одоо ажиллаж байна. Энэ хугацаанд одоо нэг нэвтрүүлгээ бид 100 төгрөгөөр үнэлж байгаа. Тэгэхээр нэг жилийн нэвтрүүлэг гэхээр 100 мянган төгрөг гэж үзээд одоо яг шинжлэх ухааны танин мэдхүйг сонирхдог энэ хүмүүс маань нэг ийм группт одоо ингээд байж ахын нэг сонирхол бүх хүмүүс нэг дороо нэгдэг чинь бас юугаарч одоо орлуулшгүй ийм одоо үнэт зүйл байдаг те. Тэгэхээр энэ алтан гишүүдэд нэг групп болгоё гэдэг одоо ийм системтэй болгосон юм аа. Тэгээд худалдаа үйлчлийн банкны 94,41,41,91 гэсэн од мөндөр танин мэдхүйн сувг гэсэн эзэмшигчтэй данс руу та өөрийн Facebook нэрээ утасны дугаартайгаа бичээд шилжүүлэхэд манай од мөндрөөс тантай холбогдоод энэ хаалттай алтан гишүүдтэй оруулахын. Тэгээд нөгөө альва үйл ажиллагаа болоход ард нь мэдээж мөнгө санхүү явж яадаг. Бид нар чинь бас зарим үе дээрээ те нэлээд хүндхүү үедэгч бас туулж байлаа. За энэ цаг мөчтөл яг алтан гишүүдийн тэр ус агаар шиг тусламж бид нарыг бол одоо үргэлжлүүлж ажиллаа явуулах юм боломжийг олгож байсан. Тэгээд нэг жилийн маань үнэхээр бас гайхалтай болсон. Одоо хоёр дахь жилдээ алтан гишүүд маань ингээд дамжаад 2 дугаар ангидаа суугаа явж гин гэдэг шиг те. Ингээд жил дамжаа явж гинэ алтан гишүүд маань бүгд одоо өөрсдийн гэсэн юм тэмдэгтэй офсоос бас авч амжаагүй хүмүүсээ л ирээд авч болно. Тэгээд аливаа үйл ажиллагааны дараас ингээд тэмдэгтэйгээ таарчаад алтан гишүүн байж тээ гэдэг юм уу те. За энэ мэтлэн одоо алтан гишүүдийнхаа одоо аливаа үйл ажиллагаа хийхдээ бас алтан гишүүдэд хамааруулах, халамжлах энэ талаар бид нар бас ингэж ер нь бод санаж явдаг. Тэгээд нэвтрүүлгийн маань ивэн тэтгэж өргөж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд алтан гишүүн болж хараахан амжаагүй та бүхэн манаас өнөөдөр ч гэсэн болох боломжтой шүү. Баярлалаа. Алтан гишүүдэд баярлалаа. За одоо ингээд нөгөө deuterium-ыг хэмжих хэрэгтэй болж байгаа. Deuterium-ыг хэмжээд ертөнцид ямар хэмжээний матери хамгийн анх байсан бэ гэдэг мэдэх боломжтой болсон гэсэн. Тэгэхээр энийг бид нар хэмжихдээ өнөөдөр deuterium-ийн үлдэгдэл буюу бериллиумыг хэмжиж мэддэг тийм. Тэгэхээр ингээд тухайн үед ертөнцийн ихэнх үед байсан deuterium маань электронтой мөргөлцөөр бериллиум гэдэг өнөөдөр элемент болчихж байгаа. Бид нар энийг хэмжихдээ яах вэ гэхээр бүр дээр үеийн бас оддыг бас ингээд нөгөө нэг небулануудын манцруудыг хэмжээд мэддэг. Ингэж хэмжээд гаргасан хэмжилт нь юу байсан бэ гэхээр ерөөсөө дээр үеийн ертөнцид 40 мянган ширхэг ус төрөгчийн атом тутамд нэг ширхэг deuterium оногддог байсан юм байна гэсэн хэмжилтийг гаргаж ирсэн байна. За энэ нь өөрөөр юу гэж хэлж яах вэ гэхээр ертөнцид усрэл нийт ертөнцийн 5% нь матери байсан байна гэдгийг харуулсан байгаа байхгүй. Бусд нь бол юуг нь бид нар өнөөдөр мэдэхгүй шүү дээ тий. 5% нь матери, 25% нь ханахуй матери, 65% нь ханахуй энерги гэж бид нар өнөөдөр мэддэг. Гэхдээ ханахуй матери, ханахуй энерги гэж яг юу вэ гэдгийг бид нар өнөөдөр мэдэхгүй. Тэгэхээр deuterium-ийн ачаараас бид нар энэ өөр төрлийн орцууд ертөнцид байсан юм байна гэдгийг мэддэг болсон байхгүй. Гэхдээ яг юуг нь мэдэхгүй. Тинчээ хинтүүдийг өгч эхэлсэн гэсэн үг тий. Бидний энэ онд бол маш сайн их тесрэлтийн онд бол маш сайн таарж байна. Гэхдээ тодорхой хэсэг зүйлүүдийг тайлбарлаж чадахгүй байна гэдгийг мэддэг болсон байна. Наадзах нь deuterium-аас гараад
одоо энгийн метеор болон харанхуй метеорын харьцаа ч юм эдрийг бидэд гаргаж өгч байна гэсэн. Мөн түрүүний литиум гэдэг элемент байсан шүү дээ тий. Түрүүний тэр үлдэгдэл литиум гэдэг элементийг дахиж хэмжилсэн ба. Гэтэл энэ литиумыг дахиад бид deuterium beryllium-аараа дамжуулаад хэмжиж байгаа юм л та. Энэ хэмжилтийг хачин юм руу аваадсан. Тэр нь юу вэ гэхээр их тесрэлтийн онолын бусад бүх таамаглалууд байгаа шүү дээ. Ус төрөгчийн хэмжээ, гелигийн хэмжээ, deuterium-ийн хэмжээ. Энэ бүх хэмжилтүүд туршилттай маш сайн таардаг. Ерөөсө бараг 100% таарж идэг тий. Гэтэл литиум дээр очиод тэгийг واخгүй. Литиум дээр очиод зурж эхэлсэн. За их тесрэлтийн онол ямар хэмжээний литиум ертөнцид байх ёстой бэ гэдгийг таамагласан бэ гэхээр одоо нэг 50,000 ширхэг ус төрөгчийн 50,000 ширхэг гинэ 10 тэрбум ширхэг ус төрөгчийн атом бай гэж бодъё тий. Дээр үеийн ертөнцид 10 тэрбум ширхэг ус төрөгчийн атом тутамд 5 ширхэг за юуны атом, литигийн атом оногдож явах ёстой гэсэн. За одоо тэгэхээр юу ярьж байгаа вэ гэхээр литигийн эсрэг ус төрөгчийн эсрэг литиум гэдэг юм ярьж байгаа байхгүй тий. Тэгэхээр дээр үеийн ертөнцид хэрвээ их тесрэлтийн онолын таамаглал нь үнэн бол 10 тэрбум ус төрөгчийн атомыг тоолох тутамд тийж 5 ширхэг литигийн атом давхар гарч ирэх ёстой байсан биз дээ. Ийм таамаглалыг дэвшүүлсэн. Гэтэл энэ өнөөдрийн хэмжилтээр яг өнөөдөр хийсэн хэмжилтээс 2-3 дахин их тоо. Нэгсэндээ өнөөдрийн бидний хэмждэг үлдэгдэл лити бол 2-3 дахин бага байдаг байхгүй. Тэр нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр ертөнцид өнөөдөр 1-ээс за 1.5-аас 2.5 ширхэг литигийн атом тутамд 10 тэрбум ширхэг ус төрөгчийн атом оногддог гэсэн. Өнөөдрийн ертөнцид 10 тэрбум ширхэг ус төрөгчийн атом тутамд 1.5-аас 2.5 ширхэг литигийн атом оногдож байна гэсэн. За нөгөө будрахаа тоотой ярьчихаар хүмүүст эвгүй байж магадгүй тий. Хагас лити гэж юу гэдэг нөө статистикэн дээр хагас хүн гэж байдаг шүү дээ. 0.5 хүн гэдэг гэж байдаг шүү. Тэгэхээр яг нь 1-ээс 2 ширхэг литигийн атом гэж жоохон бүдүүлгээр ойлгочих жоо. Тэгэхээр энэ бас хоорондоо зөрж ийн гэсэн. Их тесрэлтийн одоо нөгөө нэг Big Bang nucleosynthesis-ийн онолоор таамагласан литигийн хэмжээ маань өнөөдөр бидний хэмжсэн литигийн хэмжээнээс зөрж идэг. За энэ маань өөрөө их гоё юмрыг дагуулж байгаа. Тэрний үгээр магадгүй астрофизикийн хувьд, stellar физикийн хувьд бидний мэдхгүй процесс дээр үед болцсон байж магадгүй. Магадгүй дээр үед байсан оддын популяц өөр байсан байж магадгүй. Эсвэл өөр төрлийн нэг хэсэг одод үүсээд тэр маш их литийг ингээд өөртөө залхиад байхгүй болгоцсон байж магадгүй тий. Их хэмжээний литик. Эсвэл магадгүй тэнцээ шал өөр цөмийн одоо урвалууд давхар болсныг бид нар мэдхгүй байж магадгүй гэсэн юм таамаглалуудыг дэвшүүлж идэг. За бүр гоё таамаглал нь юу гэхээр энэ бол ерөөсөө цоошин физикийн эхлэл гэж магадгүй. Цоошин физик гэдгээр бид нар юу хэлдэг вэ гэхээр өнөөдөр энэ бүх энэ их тесрэлтийн онол маань өөрөө стандарт космолог болон эгэл бөмбөгийн физикийн стандарт онолын нийлбэрийг ашиглаж энэ бүгдийг таамаглаж байгаа. За шинэ физик гэдгээр энэ хоёрыг өргөтгөж болох физикүүдийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ийм шинэ физикийн үзэгдэл байж магадгүй тийм. Өнөөдөр бидний арай олж нээгээгүй байгаа тийм үзэгдэл байж магадгүй. Жишээ нь ийм байж бол дээр үед шал өөр төрлийн атомууд үүсээд одоо атомууд гэнэ өөр төрлийн юм хүнд бөөмс үүссэн. Өнөөдрийн эгэл бөмбөгийн физикийн стандарт онолд бэдгүй юм хүнд бөөмс үүсээд тэд нь өөр бөөмс рүү ингээд задрахтаа литигийн хэмжээ нь нөлөөлсөн байж магадгүй ч иймэрхүү маягийн юм таамаглалууд идэв. Тэгэхээр лити бол өнөөдөр нээлттэй байгаа асуудал их тесрэлтийн онолын. Хамгийн сонирхолтой нь энд яах нь эгэл бөмбөгийн физикээр ч хариулт өгж болно, цөмийн физикээр ч хариулт өгж болно. Одоо орны физикээр, астрофизикээр ч хариулт өгөх боломжтой. Тэгэхээр мэдхтэй судалгаа явж байгаа гэсэн. За ингээд бүгдийн өнөөдрийн дугаарыг базаад ярих юм бол их тесрэлтийн онол бол ертөнцид байгаа ус төрөгч гелигийн хэмжээг агуу сайн таамагладаг. Ус төрөгч deuterium-ийн хэмжээг агуу сайн таамагладаг. За эдгээрийг агуу сайн таамаглана гэдэг нь анхны ертөнцийн оддын популяцийг агуу сайн таамаглаж байна гэсэн. Оддын популяцийг агуу сайн таамаглана гэдэг нь өнөөдрийн галактикийн төгөлтүүдийг агуу сайн таамаглаж байна гэсэн. Өнөөдрийн галактикийн төгөлтүүдийг агуу сайн таамаглана гэдэг нь өнөөдрийн ертөнцийн бүрэн зураглалыг бүрэн гаргах боломжтой болчихно гэсэн. За нэмээд тухайн оддыг агуу сайн таамаглачаар амьдрал яг хизээ үүсэх вэ гэдгийг таамаглах боломжтой болчихно гэсэн. Нэгсэн өнөөдрийн амьдрал яг үдийд үүссэн байх ёстой гэдгийг таамаглах боломжтой болчихно. Хүнд элементүүд яаж үүссэн бэ гэдгийг таамаглах боломжтой болчихно. Эдгээр нь бүгд таардаг гэсэн. За ингэж явж байгаад яах нь ганцхан нэг тэнцээ нэг бүтлгүүтэл гарч ирсэн лити явна. Тэгээд энэ нь өөрөө буулан бүтлгүүтэл биш байхгүй. Физикч нар жишээ нь онлын хүмүүс бол ямар нэгэн тайлбарлагдахгүй юм гарч байвал дуртай. Тайлбарлаж байвал гоё юм. Гэтэ тэр нь бүгдийг тайлбарлахгүй нэг юм
дахиад тайлбарлагдаагүй асуулт үлдчихэвэл тэр шиг гоё юм байхгүй. Тэрийг бид нар судлах боломжтой болчихно гэсэн үг тийм. Тэгэхээр тэр нь өнөөдөр ингээд литигийн асуудал юм. Тэр хоёулаа дараагийн дугаар дээр ус төрөгч яг ертөнцид яаж үүссэн тухай бас юм физикийн өнцгөөс ярина. Нэгсэндээ их тесрэлтээс яаж ус төрөгч үүссэн тухай тэр одоо онолуудыг яриад тэгээ энэ маань өөрөө бас бусад энэ түрүүний литигийн асуудалтай яаж холбогддог гэдэг тухай ярих уу. За ингээд өнөөдөр ийм зүйл нэгсэндээ их тесрэлтийн тухай их тесрэлтийн онол бол хөтлөжгүй ямар ч айгүй сайн онол юм байна гэдэг бид нар мэддэг болоо тий. Гэхдээ мэдээж энэ бол дотор асуудалтай гэдгийг ч мэддэг бол. Тэр энэ нэг юм чухал бас мессеж нь юу вэ гэхээр ямар ч космологи одон орон физикийн энэ онолууд маань бүгд хизээч 100% төгс байдгүй. Бид нар өнөөдөр ямар ч онол дээр 100% төгс онол байдгүй. Магадгүй зарим шашны ч юм уу эсвэл зарим одоо нэг юм псевдо хүмүүс ч юм уу тий зарим хүмүүс бол тийм онолтой байдсан юм шүү. Тэр нь ингээд яж ил зарим туршилтаар шалгах боломжгүй. Тэгэхээр ийм төрөл дээр бид нар юу гэж ханддаг вэ гэхээр танд ямар ч онол байж болно тий ямар ч ертөнцийн үүслийн тухай ямар ч онол байж болно. Магадгүй ертөнцийг бурхан үүсгэсэн ч юм уу эсвэл ертөнц ингээд яс түлхийний нуруунд дээр байдаг ч байж болно тийм үү. Хамаагүй. Тэр онол чинь хэр сайн туршилттай таардаг юм бэ тий. Их тесрэлтийн онолтой харьцуулахад хэр сайн их тесрэлтчиг ийм таамаглалыг дэвшүүлж чаддгүй гэж асуух хэрэгтэй. Ус төрөгч гээлэн шиг ийм өндөр таамаглалыг дэвшүүлж чаддгүй. Тэрийг нь хэмжих боломжтой юу? Хэмжсэн хэмжилттэй таарч яах гэж асуух хэрэгтэй байхгүй. Түүнээс биш нэг юм гоё үлгэр ярьж шинж бол чадна тий. Зүгээр ингээ ертөнц бол өөр ийм хэмжээсээс үүссэн гэдэг ч юм уу. Ийм үлгэрийг хинч ярьж болно. Эцээц тэр зүйл маань өөрөө туршилттай таарахгүй бол тэр бол үлгэр хിവэрэл тий. Тэрийг бид нар сериозны хүлээж аваад энэ бол яг үнэн онол юм а гэж ярих боломжгүй болчихж байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн их тесрэлтийн онолыг яагаад ч юм үүсгээд байдаг хүмүүс байдаг. Гэтэл дэлхий дээр байгаа хэдхэн онолууд байна. За эдгээрийн нэг нь бол хамгийн одоо маргаан дагуулдаг Дарвины эволюцийн онол. За Дарвины эволюцийн онол их тесрэлтийн онолтой адилхан туршилтаар маш сайн шалгагдсан онол. Дарвины онол өөрөө таамаглал дэвшүүлээд бид нар бүр тэр таамаглалд нь таарах одоо нэг амьд байгалийн эволюцийн тэр одоо археологийн болон палеонтологийн нэгдлүүдийг бид нар олж идэг тийм чинь. Нэгдлүүдийг гинэ холдууруудыг бид нар олж идэг. За үүнтэй адил нөгөө хоёр том онолны үхээр харьцангуй ерөнхий онол квант физик 2. За харьцангуй ерөнхий онол квант физик 2 бол их тесрэлтийн онолын үндэс. Тэгэхээр энэ гурван онол бол өнөөдөр хүн төрөлхтөнд байгаа туршилттай одоо нэг 99 тэгээд таслалт тавиад 9 ширхэг 7 оронд таарсан онол. Тэр энэс илүү гоё онол байвал энэс илүү өндөр наривчлаа. Санаа хүрчлээ бүр хард. Одоо онолыг авчрах хэрэгтэй гэсэн. За баярлалаа. За баярлалаа. Би яг нэвтрүүлэхэд төгсгөл дээр ус төрөгч тэгээд их тесрэлт яг юу болоод өөрөө яг ямар зүйл агуулсан болоод ус төрөгчийг үүсгэсэн юм болоо гэдэг бодлыг дотор байгаадсэн. Тэгээд дараагийн дугаараар ярих юм байна. Сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн ивент тгчээр Од Мандрын алтан гишүүд болон Цахим радио тамттай G-Mobile компани ивентдээ ажиллаа. Нэвтрүүлгийн ТV Од Мандри радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Хамтаас үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Цаг зав гарган мэдээллийг, нарийн мэдээллүүдийг бидэнд ингэж монгол хэл дээрээ түгээж идэг бэлгүн доктортой их баярлалаа. Баяртай. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мандри сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мандри нэр дээрх Худлаа ажлын банкны дансвга 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандсанаар Од Мандри сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.